Батэрдэн гишүүн дараа нь асуултаагаа төрөө нэг юм нэр дорог байна. Гормын санал хэлчихдэг хөө. Одоо ингээд гişүүд нэг нэгээрээ асуугаад зарим нь хариултаа аваа, зарим нь хариултаа авахгүй байна л да. Тэгэхээр сая Хүрлбаатар сайдын боловсролын асуудлыг тайлбарлаа ярьчлаа. 24 цэцэрлэг сургууль гэдэг энэ мөнгө бол ойлгомжтой болчлоо. Татврын ойлгомжтой болчлоо. Нэгдсэн удирдлагын системтэй болж байгаа юм байна. Жилдээ 21 тэрбум төгрөг хэмнэгдэх юм байна гэдэг ойлгомжтой болчлоо. Улаанбаатар хотын агаарын чанар бол ойлгомжтой болчлоо. Төсвийн алдагдал 130 сая очиж байгаа юм байна. За аялал жуулчлалыг ярьчлаа. Тэгээд гişүүд санд хэлэхлээр ахад сандаа хэлэх юм байна. За төлбөрийн чадварт маш ойлгомжтой болчлоо. Баярхуу дарга маш ойлгомжтой тайлбарлаа. Одоо ойлгохдохгүй гişүүд тайлбар хүлээгээд байгаа хоёр юм байна. Ойлгомжтой тайлбарлалцсан. Тий, сэргээгт хэртгэн мөч ойлгомжтой болчлаа. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөх үйлчилгээг сайжруулах оролцоог нэмэгдүүлэх төсөв гэдэг. Энэ дээр нэг саях шиг дэлгэрэнгүй тайлбар хэлмээр байна. Бүс нутгийн замыг хөгжүүлэх зам засварын төсөл дээр яг ямар замыг хэдэн төгрөгөөр яаж засах гэдэг юм бэ гэдгийг тайлбарлаж хэлмээр байна. Зүүн өмнөд говийн хот байгуулалт хөлийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт гэж байна. Энэ өмнө ямар санхүүжилт хийсэн одоо юу байгаа юм бэ гэдгээ тайлбарлчмаар байна. Ингээд энэ гурыг тайлбарлчвал энэ 8 төсөл 9 төсөл биднэрт ойлгомжтой болох гэдэг. Тэгээд саналаа хэлэх болцоотой болох гэдэг. Ийм гормын санал байна. За